对这一盟进行正式访问。好，谢谢参谋部的部长。 За энэ уулзалтын мөрөөр Будапешт Хятад улсын хөгжин шинтгэлийн хорооноос одоо манай талтай албан уулзалт хийх ийм санаачлаг гарч хоёр талаас маш хурдан шуурхай урлагийн зохион байгуулж өнөөдөр амжилттай уулзалтаа хийлээ. За энэ уулзалтын хүрээнд бид одоо тулгамдсан нэн одоо шаардлагатай яаралтай эхлүүлбэл зохих 5 том одоо төслийн хүрээнд яриа боллоо. За тэгэхээр энэ 5 төслийг дурдах юм бол ерөнхийдөө 2 багц төслүүд. Тэгэхээр эхний 3 ярьсан төсөл маань бол одоо бүс нутгийн хэмжээнд явж байгаа нэг бүс нэг зам одоо төслийн хүрээнд Монгол улс одоо транзит улс болж Аз Европыг холбосон энэ тээврийн урсгал дээр одоо Монгол улсыг дамжин өнгөрүүлэх авт зам болон төмөр замын томоохон ийм 2 төслийг одоо дурдж ярьлаа. За энэ дээр одоо Алтан булгаас замын үд хүртэлх 1000 км хурдны авт зам. За мөн одоо хойд манай хилийн Сүхбаатараас мөн одоо замын үд хүртэлх 90 хүртэлх гарах одоо 1080 км хос төмөр замыг барьж байгуулах ажлыг хөндөж хоёр талаасаа ярьцгаалаа. За эдийн талаас энэ 2 төсөлд бол одоо онцгой ач холбогдол өгж, за энэ бол зөвхөн одоо Монгол хятадын төдийгүй энэ одоо бүс нутгийн Орос улбооны улс манай улс хятад улсын хооронд одоо нутгуудаар дамжин өнгөрөх Европоос Азийн одоо урсгал, Азаас Европ руу ачааны урсгалыг одоо үлэмж нэмэгдүүлэх ийм эдийн засгийн коридорын одоо томоохон хэсэг томоохон төслөж ач холбогдол өгч одоо энийг дэмжиж хоёр талаасаа одоо энэ төслийг амжилттай цааш үргэлжлүүлэх талаар нэлээдгүй одоо өдөр төвшөнд ач холбогдол өгч ярьлаа. За мөн эдгээр төслүүдийг амжилттай үргэлжлүүлэхийн тулд одоо удахгүй бид Монголд очиод эргээд одоо 2 сарын 10-аас 15-ны одоо хооронд цахим уулзалтуудаар одоо нэлээд дэлгэрэнгүй байдлаар яаж ажлыг одоо түргэвчлэх энэ төслүүдэд хөдлөх тал дээр одоо эцэлж шийдье гэсэн хоёр талаасаа яриа тохиронд хүрлээ. За мөн одоо манай хилийн бомбтууд төр одоо тулгамдаад байгаа асуудлуудыг ч бас тэр талаасаа хөндөж ярьлаа. Тэгэхээр манай одоо экспортын гол одоо бомб тулах гашуун Сүхбаат ганц модын бомбын өнөөгийн байдал, за мөн одоо цаашд хийгдэх дэд бүтцийн ажлуудыг нэлээд дэлгэрэнгүй ярьлаа. За энд одоо тухайлбал гашуун Сүхбаат дээр одоо бид яг эд өндөр экспорт гаргаж байх үедээ бол 1500-аас 1700 машин гарч байсан. За одоо гэтэл одоо ковидын зар дахлын нөлөөллөөс болоод өдөртөө 100-аас 150 машины хооронд гардаг болтлоо буурлаа. За энийг хэвэн байдал одоо хэрхэн яаж аваачих вэ? Хоёр талаасаа одоо ямар одоо хүчин чармаалтуудыг гаргах вэ гэдэг талаараа нэлээд одоо устай ярьлаа. За мөн энэ удаагийн айлчлалаар нэг томоохон эзлэж шийдсэн асуудал бол гашуун Сүхбаат ганц мод бомбд мөн шивээ өрөн сэхээ бомбтууд дээр одоо харилцсан төмөр замаар одоо нэвтрэлцэх солилцлын цэгийг одоо эцэлж энд одоо үзэглэлээ. За энэ гэснээр бол одоо сүүлийн бараг 10 гаруй жил гацаад байсан энэ одоо төмөр замын хил нэвтрэх энэ асуудлыг одоо эцэлж нэг тийш нь болголоо гэсэн үг. За ингээд дараагийн ажил маань бол одоо ачиж буулгах, шилжүүлэн ачих терминалуудыг одоо хоёр улсынхаа хаана барьж байгуулах вэ? За төмөр замууд маань дууслаа гэхэд ачаа тээвэрлэлтэй хэрхэн одоо хурдан шуурхай энэ хэлээр нэвтэрдэг болгох вэ гэд. За энэ дэд бүтцийн асуудлуудыг одоо бид хоёр талаасаа нэлээ одоо дараагийн чухал ач холбогдол өгсөн ажиллаа гэж үзээд одоо ярилцлаа. За мөн л одоо ойрын хугацаанд эдгээр ажлуудыг одоо ажил хэрэг болгохоор ярилцсан. Тухайлбал одоо 5 толгой гашуун Сүхбаатын манай нутагтаа баригдаж байгаа төмөр зам маань энэ 7 сар гэхэд ашиглалтанд орох ёстой. За харин энтэй уялдуулж ачиж буулгах, шилжүүлэн ачих энэ терминалуудыг цаг алдалгүй барьж байгуулах нь бидэнд хамгийн нэн шаардлагатай тулгымцсан асуудал болж байгаа юм аа. За мөн шивээ өрөн сэхэн бомб төр мөн л адил тэнд одоо төмөр замын нэвтрэлцэх солилцлын цэгээ бол эзлэн тохирсон байгаа. За мөн одоо цаанаас уртлаас
төмөр зам ерөнхийдөө тулаад ирсэн байгаа. За манай талаас одоо тийш дэд үтсүүдэд барьж байгуулах. За ялангуяа одоо ойрын хугацаанд яг хөлийн бомб дээр одоо бараа ачаа шилжүүлээ ачиж буулгах терминалыг одоо барьж байгуулах ажлыг одоо хоёр талаасаа мөн одоо ач холбогдол өгч одоо шуурхаалъя гэдэг дээрээ одоо тохиолдсон тохирсон байна. За ингээд дэд үтсийн эдгээр гурван асуудлаас гадна за Улаанбаатар хотод баригдах дэд үтсийн томоохон хоёр төслийг мөн танилцуулж санал солилцлоо. За энд бол мэдээж одоо бидний нэрлээд байгаа одоо багант одоо тулгуурт нийтийн тээврийн хэрэгсэл. За мөн Улаанбаатар хотыг тойрсон 71 км-ийн урттай одоо тойрог замыг одоо урдны тойрог замыг одоо барьж байгуулах ийм одоо томоохон хоёр төслийг танилцууллаа. За эдийн талаас бол эдгээр төслүүдийг одоо нэлээдгүй сонирхож байна. За ингээд хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалт, за тэзүү зур төслийн бүхэл ажлууд дээр одоо хамтарч ажиллахад бэлэн гэдгээ илэрхийлсэн үнийг одоо дэмжиж хоёр талаас техникийн төвшөнд одоо сууж энэ төслүүдийг яаж амжилттай явуулах уу, санхүүжилтүүдийг нь одоо ямар схемээр яаж гүйцэтгэх вэ гэдэг тал дээр одоо цаашд үргэлжлүүлэн ажлаа үргэлжлүүлэхээр хоёр талаасаа ярилцгаалаа.